За ингээд ээлжид нэгэн ээдрээтэй хайрын гурвалжингийн түүхээ оруулахад бэлэн болж байна. За өнөөдрийн гол баатар бол Баги гэдэг залуу Зулаа гэдэг их нэртэй хажуугаар нь ажлын газрынхаа Сараа гэдэг нууц амрагтай нэг иймэрхүү эгэл жирийн амьдралтай залуугийн тухай түүх байгаа маа. За Баги Зулаа хоёр бол яг хар бага наснасаа одоо бусдын лайд үерхлээ чи хайртай юу би хайртай дуртай амьдрахуудыг игээл одоо 5 онтой гэртээ хашаанд ингээ анхны амьдралаа бол эхлүүлсэн байдаг. За энэ амьдрал нь бол эхлэхдээ аз жаргалтай явсаар гад 12 жил өнгөрсөн. 12 жил өнгөрөөд эргээд харахад хоёулаа нэг саахан 2 хүүтэй болсон. 10 настай, 8 настай 2 хөөрхөн хүүтэй байсан байдаг. За өглөө ажилдаа орой гэртээ гэж явсаар гад Баги ажил дээр ажлынхаа газрын Сараа гэдэг бас нэг ганц үе бүсгүйт сэтгэл алдарч одоо энэ бүсгүйтэй ил талд одоо явуулдаж байгаа сүүлдээ бүр цагаандаа гараа. За энэ нь одоо Зулаа гэдэг эмэгтэйд одоо буюу эхнэрт нь мэдгдсэн. За нэг биеийг, нэг зүрхийг, нэг сэтгэлийг одоо нэгэн зэрэг хоёр эмэгтэй хүн зарцуулаад явна гэдэг бол өөрөө бараг боломжгүй маш хэцүү. Хэрваргийн аавын хүүгийн хийгээд байдаг тийм ажилч биш. За Баги бол ингэж балаарч явж байгаа баригдах нь тодорхой. За Зулаа бол угаасаа энийг уучлаагүй салсан хоёр хүн ч бас ойлгож чадаагүй. Ингээд нийт энэ одоо 4 ам бүлтэй айлын одоо 3 нь өөрсдийнхөө одоо гэр орон хашаа байшин авч үдээд Баги одоо Сараа гэдэг хүүхнээ дагуулад эцэн нүүрэндээ энэ тентхийн нийтийн байраар ингээд амьдраад бас нэг 2 жилийг ардаа өргөж байгаа. За Сараа бол яг хуу эхэндээ эхнэртэй хүнтэй явж байгаа сүүлдээ улаан цагаан дагараа бүр салгаад өөртөөгөө аваад суучихсан юм болсон. За Баги бол яг хөө Сарагийн үгээр гарахгүй бас Зулаадаа бас өөртөө ширтээ хүүхдийн мөнгө энтер гээд бас янз янзын амьдрал одоо түүхийг бол одоо туулж байгаа. За тэгээд Баги нэг өдөр бол яг азднууд шалгаруулах суглаанд оролцоод ямар одоо аз ондоо хамаг юм таарсан ямар ч байсан одоо суглаанаас 100 сая төгрөг хөдсөн байна. За 100 сая төгрөг хоцсон суглааныхаа тохирлыг хараад өөртөө үнэхээр итгээгүй. Тэгээд өөрөө бүх амьдралынхаа турш хөдөлмөлөд ийм хэмжээний мөнгө олохгүй учраас үнэхээр шоконд орсон. За энэ мөнгөө авчаад олцоод хамгийн түрүүнд одоо экс эхнэр буюу Зулаа руугаа утас зохиж одоо ингэж сонин сайхан юу байна энэ төр гэдээ ярьсан байгаа. За хүүхэн ч бол яхаа юу ахав тэгээд одоо чи сайн байгаа юу, та хоёр сайн уу, нийтийн байраараа л явж байгаа юу энэ төр гэсэн юм асуусан. За Баги ч бол яхаа өөрийнхөө нөхцөл байдлыг хэлээд одоо Зулаа чи сайн сонсч би чамд гоё мэдээ дуулгах гадаа гэж хэлдэг. За Зулаа ч яхав гоё мэдээ биш дандаа муу мэдээ сонсогддог Баги учраас бие бас засаад хүлээж ийсэн. За энэ одоо юу гэж хэлэх юм бол доо гэсэн чинь би сая суглаанаас 100